Сайн байцгаана уу? Эрхэм орон нутгийн иргэд та бүхэндээ энэ өдрийн мэндийг айлтгахын дэвшүүлж байна. Дибислэзийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг төвөн бисэн мэдээллийн хөтөлбөрийн маань ээлж шинэхэн дугаар эхлэхэд бэлэн болжээ. Ингээд өнөөдрийн хөтөлбөртөө анхаарал хандуулна уу? Эхний мэдээ. Хүүхэд залуусын гих тоцтголтой Дархан Улаан аймгийн хүүхдүүд харшийн сүлд модны наадмаа 2200 хүний судалтай Дархан United аренад өргөн цар хүрээнд тэмдэглэн өнгөрүүллээ. Дархан Улаан аймаг 1-р хүүхэд буюу хүүхэд хамгаалал хөгжлийн бодлогоо баримталж байгаа нэг хэлбэр нь харшийн сүлд модны наадам боллоо. Дархан Улаан аймгийн засаг дарга бөгөөд хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Болдоотрын аз жаргалын санаачуулгаар Дархан Улаан аймгийн харшийн сүлд модны наадам 3 дахь жилдээ хүүхдүүдийн инээ төрөөр дөрөв зохион байгуулагдлаа. Наадмыг аймгийн засаг даргын тамийн газар, хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, соёл урлаг аялал жуулчлал залуучуудын газар, залуучууд театр, боловсролын газартай хамтран Дархан United аренад өргөн хүрээтэй зохион байгуулсан юм а. Арга хэмжээний эхний ээлжинд ерхий боловсролын сургуулиудын багангийн сурагчид, 2 дахь ээлжинд дунд олон ахлах шилдэг төлөөлөл болсон сурагчид буюу нийтдээ 3200 хүүхдүүдийг хамруулж авиаслах сурагчдын уран бүтээлийг үзэж сонирхон өвлийн угаан аваасаа гарын нэлээ гард авсан. Харшийн сүлд модны наадамд Дуучин Тандар, OG Mob, KK, Limit King зэрэг уран бүтээлчид өөрсдийн хит дуунуудаас хүүхдүүдэд танилцуулснараа онцлогтой байсан юм а. Мөн Монголын үндэсний худалдаа авалт өдрийн танхимын Дархан Улаан аймаг дахь салбар танхимын зүгээс харшийн сүлд модны наадамд урилгаар болон урлагийн тоглолтод оролцсон хүүхдүүдийн баярын бэлгийг ивент итгэсэн юм а. Дархан Улаан аймгийн 2025 оны хичээл сургууль хөтөлбөр мөн одоо бусдыг нэмрэлгүй хүмүүс байгаль орчныг хамгаалах, бусдад сайхан хүмүүсийг хийх энэ олон номинацид Монгол улсын шилдэг хүүхэд болсон, Дархан Улаан аймгийн шилдэг хүүхэд болсон нийт бяцхан сурагчдаа ирээдүйн Дархан хотын гэдэгтээ өнөөдрийн танил тулгарсан 1000 хүүхэд болчуудынхаа төлөөллийн өмнөөс чимсдэгээс хадам баяр хүргье. Юуны дөрөв бидний урлагийн хөдөө авч хүрэлцэн ирсэн хүүхэд болчуудаа энэ оны энэ шинжилгээний баярын мэндийг хүргье. Тэдгээр сургууль болгон өөрсдийнхөө баярыг одоо хүссэн хэмжээнд зохион байгуулж чадаагүй ч харшийн сүлд модын наадмаа бид нар таслахгүй байх зорилгоор 3 дахь жилдээ зохион байгуулж байгаа. Энэ жилийн нэг онцлог бол өмнөх жилүүдээс 3 дахин хүүхд оролцож байгаа. Нийтдээ аймгийн хэмжээний сурагчдын 10% буюу 3160 хүүхд өнөөдрийн энэ үйл ажиллагаанд оролцож байгаа. Бас нэг одоо онцлогоо гэдгийг хэлмээр байна. Дараа жилийн харшийн сүлд модын наадамд урлаг, спорт, авиас чадвараараа бусдынхаа мандаас бүх талын хүүхдүүд оролцох болно гэдгийг бас энэ дэшин дуулж хэлье. Энэ онд Дархан Улаан аймгаас Монгол улсын оны онцлог хүүхдээр 4 номинацид 4 хүүхэд шалгарсан. Тодорхойлбол урлаг уран бүтээлийн төрөлд оюун ирээдүйн сургуулийн 6-гийн 5 ангийн сурагч Ган Тулгын маралгоо, сурлагын амжилт төрөлд Од ерхий боловсролын сургуулийн 12-ийн 5 ангийн сурагч Ган Тулгын амар мэнд, хүмүүнлэг энэрэнгүй сайн үлсийн төрөлд Дархан Эмпати сургуулийн 12-ийн сайн ангийн сурагч Мандал Баярын цогцолмоо тодорсон бол байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчинд Дархан Эмпати сургуулийн 11-ийн ангийн Гэрэлт одын төгс баясгаланаар Монгол улсын оны онцлог хүүхдээр шалгарсанд баяр хүргэн дурсгалын зүйлсийг гардуулж өгсөн юм а. Харин Дархан Улаан аймгийн оны онцлог хүүхдүүдийг танилцуулахад сурлагын амжилт төрөлд Эмпати сургуулийн 12-ийн А ангийн сурагч Шагдах сүрэнгийн бэлгүүн, техник сэтгэлгээ, шин санал санаачлаг, бүтээлч байдлын төрөлд 9-р сургуулийн 3-ийн Г ангийн сурагч Баянбатын сод гэрэл, Нанжтын Амин Эрдэнаар, Монгол ёс түүх соёлыг өвлөн уламжлагч төрөлд 4-р сургуулийн 12-ийн Б ангийн сурагч Будрагчагийн Заяа Баян, оюуны спортын төрөлд оюун ирээдүйн сургуулийн 2-ийн 7 ангийн сурагч Сүрэнжавын Гэрэлт Заяа, хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллагад оюун ирээдүйн сургуулийн 12-ийн 4 ангийн сурагч Болдоотрын Наран Заяа тодорсон бол урлаг уран бүтээлийн төрөлд 9-р сургуулийн 2-ийн Б ангийн сурагч Соднон Балдангийн Содмаа, харин байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчингийн төрөлд Шаранголын 20-р сургуулийн сурагч 11-ийн А ангийн Нямдоржийн Бацдорж, хүмүүнлэг энэрэнгүй сайн үсийн төрөлд Од сургуулийн 9-ийн 3 ангийн сурагч Батбаатрын Наван Юндан, мөн оюун ухааны спортын төрөлд оюун ирээдүйн сургуулийн 6-гийн 12 ангийн сурагч Хүрэл чулууны Анирлан, Дархан Улаан аймгийнхаа 2025 оны онцлог хүүхдүүдээр тус шалгаран, үе тэнгийнхний манлайлан, авиас, спорт, урлаг, хүмүүний нийгмийн зүтгэл, хүмүүнлэг энэрэнгүй үлсээрээ тодорлоо. Хүүхэд бүрийн хөөр баяраараа бэлгсэн харшийн сүлд модны наадмын их бүрэн бичлэгийг IBS телевизээс тун удахгүй хүлээн авч үзээрэй. Тодорхойлбол нэгдүгээр хэсэг буюу 1-ээс 6 дугаар ангийн сурагчдын сүлд модны наадмыг 2025 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 18 цагаас, 2 дугаар хэсэг буюу 6-аас 12 дугаар ангийн сурагчдын сүлд модны наадмыг
2025 оны 12 дугаар сарын 28-ны орой 18 цагаас тус хүлээ авч үзээрэй. Хөтөлбөр үргэлжилж байна. Дархан сумын 15 дугаар багт Step Forward төслийн хүрээнд Business Hub сургалтын өрөөг тохижуулжээ. Ингэснээр 15 дугаар багийн иргэд санхүүгийн чиглэлийн мэдээлэл хэлэх, бизнесийн зөвлөгөө авах бүрэн боломжийг бүрдүүлжээ. Дархуул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн захиргаа Дархуул аймагт үйл ажиллагаагаа явуулж байгаа Берс Финанс банк бус санхүүгийн байгууллага Eco Car Center автомашины худалдааны төв Даян бизнес хөтөж нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагуудтай хамтран жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих санхүүгийн мэдлэг олгох зорилготой Step Forward төслийг хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд Дархан сумын 15 дугаар багийн төвд жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан Business Hub сургалтын өрөөг тохижуулан санхүүгийн чиглэлийн сургалт зохион байгуулах, төсөл хөтөлбөр, бичиг баримтыг боловсруулах боломжийг бүрдүүлжээ. Энэхүү төвд иж бүрэн 6 ширхэг компьютер, дотоод зохицуулт, тавилга, эд хогшлыг мөн хүлээлгэн өгчээ. Дархан уул аймагта Дархан сумында Монгол улсын хамгийн том баг гэдэг тодглоор явдаг 9000 гаруй хэрэгэнтэй. За манай багийн хувьд энэ жил Берс Финанс банк санхүүгийн байгууллагатай хамтран иргэдийнхэн санхүүгийн мэдлэгийг олгох сургалтыг өрөөг тохижуулаад өнөөдөр хүлээж авах гэж байна. Халамжийн байгууллага болон жижиг дунд бизнес эрхлэгчид мөн хоршоо хөгжүүлэх хүмүүс зохион байгуулалт хоршоо хөгжүүлэх сангаас авагдах зээлийн төслөө бичих боломж нөхцлөөр хангагдж байгаа. За мөн нөгөө санхүүгийн тооцоолох олгох сургалтуудыг бас авах боломжтой болж байгаа. За мөн бид нар бас зөвхөн санхүү гэхгүйгээр хүүхдийн англи хэлний төвшин мөн цаашлаад иргэдэд хэрэгтэй байгаа ямар төрлийн ямар сургалтууд байгаа вэ? Тэр сургалтуудаа тооцоолоод энэ 2 жилийн хугацаанд энэ тухайн өрөөндөө сургалтын үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна. За тухайн өрөөг тохижуулахад Берс Финанс банк санхүүгийн байгууллагатай хамтраад тэднийд олсон орлого болгоноос 50,000 төгрөгийг баг руу орохоор тийм төлөвлөж тухайн өрөөг тохижуулсан. За тухайн өрөө маань тохижуултад байгаа ч гэсэн одоо цаашаа дахиад бас тохижуултын юм нь бол сургалтынхаа хугацаанд хамаарагдаад дахиж хийгдэж явах. За хүний тоо бол эхний ээлжинд бол бид нар дээдл нь 20 үнээр тооцоолж тухайн өрөөнд яаж чинь. За энэ сургалт маань 20 үнээр хязгаарлагдахгүй 2 жилийн хугацаанд явагдах учраас сард 20 үн, сард 20 үн гэдэг ингээд сургалт болгон дээр хүмүүс нэмэгдэх боломжтой. Би болохоор 15 дугаар багийн иргэн байна. Тэгэд гэрээрээ одоо ингээд хүүтэйгээ ингээд хүү маань хөгжлийн бэрхшээлт иргэн байдаг. Тэгээ хүүтэйгээ ингээд гар уралдалт хийдэг. Өнөөдөр ингээд баг дээр минь ийм сайхан үйл ажиллагаа явагдаж байгаад баярлж байна. Сая болохоор ойлголт авлаа л да одоо нэг бүлгээрээ тий ингээд би энэ туршлага хуваалцаад ингээд суралцахад тийм боломжийн өрөөнд маань бүрдэж байна. 4 жилийн өмнө төсөлд хамрагдчихсэн. Тэгээ одоо дахиад бас хамрагдах бас шаардлага гарч ил байгаа юм чинь бүтээгдэхүүн авах гэл тий. Би ер нь цагаан сараар ер нь гардгийн. Тэгээ баяр ёслолын тэнд дээр нэг үзэл сайн хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн арга хэмжээ тэрэнд оролцоод ирсэн байгаа. Одоо миний хувьд ч одоо тэр багаар бодоход 3 сая юм уу тий нэг 2 сая төгрөнд эднэрийг ч арвижуулаад материалаас ахуулаад бас бэлтгэж захад ч бас мөнгө ордог байхгүй. Тэр нэг 2-3 сая төгрөг байх тэр нь болчихно гэж. Одоо сургалтанд суусан халамжаас ингээд хөгжлийн бэрхшээлтэй ээжүүдийн аауд ингээ гар урлын энд ингээд сураад эднэрийг сурцсан байгаа байхгүй юу? Өөрөө бол одоо эднэрийг ингээд хийцэн байгаа. Тэгээ одоо энэ бүгдийг чинь ингээд хэвнээс ахуулаад тий жижиг шажиг айгүй их ордог. Ингээд одоо энэ сургалтандаа суудсан юм чи бас л төсөлдөө бас хамрагдаад энэ бүтээгдэхүүнээс арвжуулаад бас гоё өнгө үзэмжийг сайжруулад ингээд бас л гоё болгочих юмсан л гэж бодчих. Step Forward төсөл нь 2 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд энэ хугацаанд Берс Финанс банк бус санхүүгийн байгууллагаас иргэдэд зориулсан 3 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгохоор төлөвлөжээ. Үүнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгч болон барьцаа хөрөнгөгүй иргэдэд зориулсан 5 сая хүртэлх төгрөгийн барьцаагүй хялбар зээл, жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан эргэлтийн хөрөнгийн болон бизнесийн хөрөнгө оруулалтын зээл, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих 300 сая төгрөг хүртэлх зээлүүд багтаж байгаамаа. 15 дугаар багийн иргэдэд зориулаад иж бүрэн компьютер техник данууд хөрөмжтэй өөрсдөө төслөө бичээд төслөө байжуулаад явах боломжтой энэ бизнес хаб техник тохижуулж өгч байгаа. За Берс Финанс банк санхүүгийн байгууллагаас 2 жилийн хугацаанд бизнес эрхлэгчдэд дэмжиж 3 төрлийн зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. За өрхөн үйлдвэрлэлүүд болон өрхийн бизнес эрхэлдэг боловч барьцаа өрөнгөгүй иргэдэд зориулсан барьцаагүй хялбар зээлийн бүтээгдэхүүн 5 сая төгрөг хүртэлх дүнтэй
зээлийг санал болгож байгаа. За хоёрдугаарт эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих 300 сая хүртэлх дүнтэй зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. За мөн жижиг дунд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж хувь хүмүүстэд зориулсан хөрөнгө оруулалтын буюу 500 саяас тэрбум төгрөг хүртэлх дүнтэй бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн бүтээгдэхүүнийг санал болгож байгаа. За тэгэхээр эдгээр 3 зээлийн бүтээгдэхүүнээр бид 2 жилийн хугацаанд 17 дугаар багийн иргэдийнхаа өрхийн амжилгааг дээшлүүлэх тал дээр хамтарч ажиллах нэ. Хөтөлбөр үргэлжилж байна. Монгол Улсын эрүүл мэндийн яам глобал сангийн захиалгаар хэрэгжиж байгаа. Сүрээгийн тусламж үйлчилгээнд олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо бий болгохын төсөл нь сүрээтэй тэмцэх үйл ажиллагаанд олон нийтийг мэдлэгжүүлэх, чадахжуулж, тэдний оролцоог нэмэгдүүлэн тусламж үйлчилгээний чанартай хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх зорилготой юм. Тэгвэл төслийн хүрээнд сүрээгээр өвчлсөн болон даван тулсан иргэдээс тогтмол мэдээлэл цуглуулан хамтран ажиллагч талуудтай хуваалцах, бодлого боловсруулагчдад санал дүгнэлт шийдэл хүргэх замаар нөлөөллийн ажил өрнөж байна. Энэхүү төсөл нь Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Сонгон хайрхан дүүрэг болон орон нутгуудаас хинтээ Дархан уул аймагуудад хэрэгжиж байгаамаа. Тэгвэл Дархан хотноо онуух төслийн үйл ажиллагааны тайлан кейс танилцуулах уулзалт болжээ. Эрүүл мэндийн яам глобал сан хоёр хамтарсан олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоо гэдэг төсөл Дархан уул аймагт хэрэгжээд 1 жил гаруй болж байна. Сүрээгийн тусламж үйлчилгээгээр дэлхийд Монгол улс одоо эхний хүндрэлтэй, эрсдэлтэй одоо нөгөө сүрээгийн тусламж үйлчилгээний тусламж үйлчилгээ нь сайн боловч тархвар нь өндөр орны тоонд дээгүр орж байгаа. Дээрээс нь Монгол улстай Дархан уул аймаг сүрээгийн дархалтаараа бас дээрээсээ үзүүлэлтээрээ 6-ад орж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр боловсролын байгууллага, нийгмийн халамжийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага тэр чигээрээ тэгээд засаг даргын тамгын газар, нийгмийн бодлогын хэлтс нэгдсэн эмнэлэг эрүүл мэндийн газар гэдэг ингээд бүх салбарын хүмүүсийг оролцуулсан ийм олон хүний бүрэлдэхүүнтэй тал талын хүн оролцоотой ийм уулзалт явуулж байгаа. Энэ дээр бид юу ярьж байгаа гэвэл энэ төсөл хэрэгжээд одоо бүтэн жил гаруй боллоо. Бид юу руу чиглээд ажиллаж байгаа. Өшөө дээрээс нь тусламж үйлчилгээ авж байгаа зорилт бүлгийн хүмүүсийн дунд одоо ямар тусламж үйлчилгээний хийдэл гарч байна. Тусламж үйлчилгээнд дээр юу нэмэлтээр хэрэгтэй байна. Юуг сайжруулах шаардлагатай байна гэд ингээд судалгаа авдаг. Тэг өнөөдрийн байдлаар 2836 хүнээс судалгаа авчихсан. Энэ дээр дүгнэлт хийсэн үйл ажиллагаагаа ярилцаад оролцогчдынхаа саналыг солилцоод тэгээд 26 оны төлөвлөгөөнд оруулах ажлаа бас яриад авч байгаа. Ийм уулзалт болж байгаамаа. Тэгээд энэ нийгмийн чиглэлээр төрийн болон төрийн бас байгууллагын чиглэлээр оролцоо яахаргүй өндөр болсон. Энэ хүмүүс үнэхээр их сонирхож байна. Энэ асуудлаас анхаарах хэрэгтэй байна гэдгийг айгүй ойлголт авж байгаа. Тэгээд ингээ хөдөлгөөн нэлээд бас нөгөөх нэг өргөжж байгаа гэдэг нь бас нөгөө нэг ажиглагдчихж байгаа. Дарханчууд бас энэ рүү их анхаардаг болсон байна. Оролцоо өндөр болж байна гэснийг л олж харж байна бид нар. Орон нутгийн чанартай мэдээллийн хөтөлбөрөөр дараагийн мэдээллийн хөтөлбөр үргэлжлэнэ. Дарханчуудынхаа эрэлт хэрэгцээнд нийцсэн хамгийн чанартай пүүз гутал бэлэг хувцсыг зах зээлийн үнээс харьцангуй хямд үнээр хүрхийг зорж байгаа AD Sport Store 2025 оны 11 сарын 30-ны өдөр Дархан өргөө кино театрын 3 давхарт 21 тооц дэлгүүрт нээлттэй илээ. Нээлтийн өдрүүдээр худалдан авалт хийсэн хүмүүст гарын бэлэгтэй гэдгийг онцолж байна. Nike, Adidas, Converse, Under Armour, Lenin, Puma 361 Anta зэрэг брэндүүдийн заалны болон гадуур өмсөх зориулалттай бүх төрлийн пүүз, өвлийн куртик, өмөд, цамц, эртүүз, малгай, оймс, цүнх зэргийг өргөн сонголцтой танд нийлүүлнэ. Ленд CGM апыг ашиглан зээлээр худалдан авалт хийх боломжтой. Манай дэлгүүрт болохоор Adidas, Puma, Nike, Lenin, Anta 361 өргөн сонголттой пүүзнүүд байгаа. Манай дэлгүүрийн дарханчуудад зориулаад хамгийн чанартай бараг хамгийн хямд үнээр худалдаалахыг зорж байгаа. За AD Sport Store дэлгүүр маань арзмаар өргөн сонголттой 100% оригинал пүүзнүүд хамгийн хямдаар зарж байгаа. Тэгээ манай дан пүүз гэлтгөө спорт хувцас, өмөд, өвлийн куртик, подолк, өвлийн малгай, цүнх бүх төрлийн өргөн сонголтоор байгаа. Дарханчууд маань ирж үйлчлүүлээрэ. За цөөхөн үедээ онцлог пүүзнүүдээс харуулчих. Манай Kobe 6 маань энэ Jamorant 3 цаг үрийн пүүз бас арзмарын сонголттой бэлэн зарагдаж байгаа. Тэгээ энэгээр Jordan 1-үүдээ дандаа Jordan-гийн пүүснүүд байгаа. Тэр болонд маань болохоор дандаа заалны пүүснүүд маань арзмарын сонголттой байгаа. За манай дэлгүүрт дан эрэгтэй шимэгтэй бас гуталнууд байгаа өвлийн. Одоо ийм өвлийн Converse байна.
Одоо юм өвлийн бас үйл өмсөж болох юм Jordan-гууд байгаа. Арзмарын сонголттой байгаа шүү. Манай ED Sport Store-т маань өвлийн эрэхтэй 361 брэндийн алтрахгүй ус тасны хамгаалалттай юм гутал байна. Мөн Nike-ийн гутал байна. Ийм Puma-гийнх байна. Одоо энд Adidas харагдаж байна. ED Sport Store-ийн ажиллах цагийн хуваар өдөр бүр 10-аас 20 цагт ажиллана. Харилцах утасны дугаар 95 11 46 61 88 60 98 52. Хаяг Аюулгүн тойрог Дархан өргөө кинотеатрт 3 давхрын 21 тоотлангу ED Sport Store байрлаж байна. ED Sport Store Дархан чуудастай чанартай бараа хямд үнийг ойртуулахаар зорин ажиллаж байна. Нийлтийн өдрүүдээр худалдан авалт хийсэн хүн бүрт гарын бэлэгтээ та бүхэн тус дэлгүүрийн Facebook хуудас болох ED Sport Store хаягийг дагаж нэгдэн шинэ барааны мэдээллийг цаг тухай бүрт нь аваарай. Одоо үзэгч та бүхэндээ Дархан Улаан аймаг болон Сэлэгдхэн аймагуудын цаг агарын урьдчилсан мэдээлэл хүргэнэ. Түүнийсийн мэдээллийн үйлбэрээ ээлж эц дугаар энэ дөрөд өндөрлөж байна. Хөтөлбөрийг сонгуутсан эрхэм үзэгчидтэй баярлалаа. Маргааш энэ цагта эргүү уулзъя. Баяртай үзэгчтэй.